Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой сэдвийн талаар ярихаар шийдлээ. Өмнөх хэд хэдэн бичлэгдээр маш олон хүмүүс дэлхийн хамгийн хурдан 10 амьтны талаар яриад өгөөч гэсэн сэтгэлдлүүд ирүүлсэн учраас энэ бичлэгийг хийхээр шийдсэн. Гэхдээ энэ бичлэгдээр зүгээр нэг өмнөх бичлэгүүд шиг шууд хамгийн хурдан 10 амьтны талаар жагсаалт гаргахгүй. Ягд гэвэл дэлхийн хамгийн хурдан 10 амьтан гэвэл 10 өөр төрлийн шувууны талаар яриад л бичлэг дуусах болно. Тэгвэл жоохон сонирхолгүй шүү дээ. Тийм учраас үүний оронд өөрийн ангилал дотроо хамгийн хурдан амьтны талаар ярихаар шийдлээ. Амьтны аймгийг ерөнхийд нь сээр нуруугуйтан, сээр нуруутан амьтад гэж хоёр салгадаг. Бүгдээрээ дэлхийн хамгийн хурдан сээр нуруугуйтан амьтан, дэлхийн хамгийн хурдан загас, хоёр нутагтан, мөлхөгчд, шууд, хөгтөн амьтад гэсэн 6 хэсэгт хувааж үзээд энэ жагсаалтын дагуу хамгийн хурдан амьтадтай танилцах болно. Ингээд уламжлал ёсороо та бүхэндээ бяцхан мэдээлэл өгөөд үндсэн сэдвтэ орцгоё. Дэлхийн хамгийн хурдан амьтад. Хурд бол амьтдын хувьд өөрийгөө хамгаалах, ан агнуур хийхэд чухал үүрэгтэй зүйл билээ. Тийм учраас дэлхий дээр итгэмээргүй хурдан олон амьтад байдаг. Гэхдээ хурдыг зөвхөн бидний мэдэх километр цаг, метр секунд гэсэн хэмжигдэхүүнээр хэмждэггүй. Харин тухайн амьтны 1 секундэд туулах зайг өөрийнх нь биеийн уртад хуваасан хурдны хэмжүүрч байдаг. Энэ хэмжүүрийг биеийн уртны хурд гэж нэрлэдэг. Тэгвэл энэ хэмжигдэхүүнээр хэмжвэл дэлхийн хамгийн хурдан амьтан бол Паратарсотомус макрофалпис гэх нэртэй нэг төрлийн хачиг юм. Тэрээр секундэд 322 биеийн урт хурдтай байдаг. Гэтэл бидний сайн мэдэх хүчинбэр секундэд ердөө 16 биеийн урт хурдтай. Үүнээс гадна хүн хэрвээ энэ хачиг шиг хурдан гүйвэл ойролцоогоор 2092 км/цаг хурдтай гүйж Монгол улсын баруун захын Алтай таван богд Майнт уулнаас зүүн захын соёл зуулын Модод хамар хүртэл ердөө 68 минут 36 секундын хугацаанд явах боломжтой. Гайхалтай байгаа биз? Гэхдээ бүгдээрээ энэ бичлэг дээр километр цаг гэсэн хэмжигдэхүүн тулгуурлах болно. Ингээд дэлхийн хамгийн хурдан амьтадтай танилцахад бэлэн бол бичлэгээ дуустал нь үзээрэй. Дэлхийн хамгийн хурдан сээр нуруугуйтан амьтад. Сээр нуруугуйтан амьтад дотроос үе хөлтний хүрээний шавжны ангийн амьтад бусдаасаа илүү хурдан байдаг. Энэ дотроос horsefly буюу морин ялаа, монголоор хөх түрүү гэгдэг энэ амьтан бол дэлхийн хамгийн хурдан шавж, дэлхийн хамгийн хурдан сээр нуруугуйтан амьтан юм. Эдгээр ялгаанууд дэлхий дээр өргөн тархсан бөгөөд манай орны тал хээр хангаан бүс нутгуудад гол горих намаг балчигтай газруудад элбэг тааралддаг. Хөх дөрөв хүн болон мал амьтны цусыг сордог гэдгээр алдартай. Гэхдээ тэдний зөвхөн эмэн цус сорж, эр нь ургамлын гаралтай зүйлсээр хоолдог. Хөх дөрөвний эр нь илүү хурдан бөгөөд хамгийн дээд талдаа 145 км/цаг хурдтай нисдэг ажээ. Үнэхээр хурдан байгаа биз? Тэгвэл хуурай газар дээрх хамгийн хурдан шавж бол бар зох буюу дэвхэрдэг зох юм. Энэ төрлийн шавж дэлхийн хамгийн хурдан шавж биш боловч хамгийн хурдан гүйдэг шавж юм. Тэрээр 2600 орчим зүйлд хуваагддаг бөгөөд тэд дунджаар 6.8 км/цаг хурдтай гүйдэг. Харин хамгийн хурдан бар зох 9 км/цаг хурдтай гүйдэг ажээ. Одоо бүгдээрээ далаа тэнгис рүү шумбан орж дэлхийн хамгийн хурдан хоёр загасны тухай мэдж авцгаая. Дэлхийн хамгийн хурдан загас бол хар марлин юм. Тэд энэтхэг Амхан далайн бүс нутагт амьдардаг бөгөөд хамгийн ихдээ 465 м урттай, ойролцоогоор 750 кг, цаашлаад 900 кг хүртэл жинтэй байдаг. Хар марлын 132 км/цаг хурдтай сэлдэг учраас түүнийг дэлхийн хамгийн хурдан загас гэж үздэг. Өөрөөр хэлбэл хуурай газрын хамгийн хурдан амьтнаас ч хүртэл хурдан гэсэн үг. Энэ гайхалтай амьтны хурдыг яаж тодорхойлсон талаар хүмүүс гайхаж байж магадгүй. Довчхондоо энэ загасыг барих үед загас агнуурын дамар асар хурдтай эргэж секундэд 36.5 м урт утас татагдсан ажээ. Үүнийг километр цаг шилжүүлбэл ойролцоогоор 132 км цаг юм. Үнэхээр хурдан байгаа биз? Харин дэлхийд хурдаараа хоёрт ордог загас бол сервет загас юм. Түүнийг өөрөөр дарвуулт загас, далбаат загас гэж орчуулдаг боловч миний хувьд сервет загас гэж хэлэх нь илүү зохимжтой санагддаг. Эдгээр загаснууд ихэвчлэн хөгсаар лөнгөтэй, нуруунд дээрх том сервэ, урт сунсан хошуугаараа алдартай байдаг. Америк нэгдсэн улсын Флорида мужид байрлах загас агнуурын камераар хийсэн цуврал туршилтын үеэр сервет загас 3 секундын дотор 91 м хол зайд сэлсэн буюу ойролцоогоор 109 км/цаг хурдтай сэлжээ. Энэ амжилтаараа тэд бүх төрлийн загаснууд дотроос 2 дугаар байранд орж чаджээ. Одоо бүгдээрээ дэлхийн хамгийн хурдан хоёр нутагтан амьтныг мэдж авцгаая. Энэ бол Наута саламандр гөрүүл юм. Түүнийг өөрөөр Наута мөгний саламандр гэж нэрлэдэг бөгөөд Өмнөд Америкийн бүс нутагт нам дор газрын ширэнгэн ойд амьдардаг. Тэд ойролцоогоор 31-48 м урттай, нэлээд жижиг биетэй боловч
2414 км/цаг хүртэл хурдлаж чаддаг. Хоёр нутагтан амьтдын хувьд 2414 км/цаг гэдэг бол үнэхээр өндөр хурд юм. Дэлхийн хамгийн хурдан мөлхөгчд. Дэлхийн хамгийн хурдан мөлхөгч амьтан бол Прентиум. Энэ төрлийн гөрүүл Австрали твд хүмүүсээс аль болох хол аслагдмал газруудад амьдардаг бөгөөд ойролцоогоор 2.5-аас 3 м урттай 20-40 кг жинтэй. Бүх гөрвлүүд дотроос биеийнхээ хэмжээгээр дөрөвдүгээрт ордог. Гэхдээ энэ бүхнээс илүү тэд гайхалтай хурдаараа алдартай байдаг. Тэд хамгийн ихдээ 40-123 км/цаг хүртэл хурдлаж чаддаг. Үнэхээр авхаал самбаатай хурдан амьтад юм. Мөлхөгч амьтад дотроос 2 дугаар байранд ногоон игуана гөрүүл орлоо. Эдгээр амьтад бол Өмнөд Америкаас гаралтай 1.7-оос 2 м урттай 9 орчим килограмм жинтэй гөрүүл бөгөөд 35-41 км/цаг гэсэн гайхалтай хурдаараа бүх мөлхөгч амьтад дотроос 2 дугаар байранд оржээ. Одоо жигүүртэн амьтдын тухай ярьцгаая. Дэлхийн хамгийн хурдан шувуу. Дэлхийн бүх амьтад дотроос хамгийн хурдан амьтан бол игэл шонхор юм. Игэл шонхор дэлхийд даяар хамгийн түгээмэл тархсан шувууны төрөл бөгөөд Антарктидаас бусад бүх твд байдаг. Тэднийг зөвхөн шувуугаар хоолдог гэж хэлэхэд буруудахгүй. Игэл шонхор ихэвчлэн жижигээс дунд зэргийн биетэй шувууд, зарим жижиг хөхтөн амьтад, жижиг хэвлэр явагчид тэр байтугай шавжаар хүртэл хоолдог. Эдгээр шууд 50 үедээ 65-аас 90 км/цаг, хамгийн ихдээ 110 км/цаг хурдлах чадвартай. Гэхдээ энэ бол зөвхөн тэдний энгийн нислэгийн хурд юм. Харин шонхор шувуу анх хийхдээ олзоо 1 км хүртэл хол зайнаас харж, маш өндөрт хөөрн нисээд огцом доош шунган дунджаар 322 км/цаг хурдлан аянга захих мэт гинэт товтолдог. Өнөөдөр хүртэл шонхор шувууны бүртгэгдсэн хамгийн өндөр хурд нь 389 км/цаг юм. 389 км/цаг гэдэг бол итгэмээргүй өндөр хурд учраас тэднийг амьд буужин гэж хочилдог хүмүүс ч байдаг. Энэ өндөр хурднаас үүсэх агаарын даралт шувууны уушийг гэмтэж болцсохгүй учраас шонхор шувууны хамрын нүхэн дотор нааш төвийсэн жижиг яс байдаг. Энэ яс нь хүчтэй агаарын урсгалын чиглэлийг өөрчилж, агаарын даралтын өөрчлөлтийг бууруулж, шунгах үед шууг илүү хялбар амьсгалах боломжийг олгодог. Ер нь онгоцны сэнсний хэсэгтээ зүйрлэж ойлгоход болно. Шонхор шувууны араас 2 дугаар байранд орсон шувуу бол царамын бүргэд юм. Харцгийнхаа овогт хамаарах хүчрхэг махчин шувуу царамын бүргэд нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг. Царамын бүргэд авхаалт самбаа маневрлах чадвар багатай боловч шонхор шувуунаас дутхааргүй хурдтай байдаг. Эдгээр шувуу 50 үедээ 45-аас 52 км/цаг, хамгийн ихдээ 129 км/цаг хурдлах чадвартай. Гэхдээ энэ бол зөвхөн тэдний энгийн нислэгийн хурд юм. Харин царамын бүргэд харсан олзныхаа араас 240-оос 320 км/цаг хүртэл хурдтай шунган орж, бууны сум мэт гинэт товтолдог. Царамын бүргэд ихэвчлэн туулай, чандаг, тарваг, зурм, үнэг суусар зэрэг хөхтөн амьтад, гургуул ятуу гэх мэт шувуудыг олзоо болгодог. Өвлийн хахирах үйдэнд идэж тижэл ховорцсон үед элдв сэг зэмээр хооллох үйч бий. Мөн зарим том хөхтөн амьтад, цаа буг, зээр гөрөөс тэрч байтугай чоныг хүртэл барьсан тохиолдол байдаг. Гайхалтай байгаа биз? Игэл шонхор болон царамын бүргэд хамгийн хурдан шувууд мөн боловч энгийн нислэгийн хурдаараа хамгийн хурдан шувууд биш юм. Учир нь тэд огцом доош шунгах үедээ л дээд хурдаа авдаг. Харин хамгийн хурдан нисдэг шувуу бол ойн морин ураацай, ойн ураацай гэж нэрлэгддэг шувуу юм. Ойн ураацай нүүдлийн шувуу бөгөөд Төв Аз, Сибирийн өмнөд хэсэгт үржиж, Энэтхэгийн хойг, Зөв Өмнөд Аз, Австралийн өмнөд хэсэгт өвлждөг. Тэд 20 см урттай, 110-аас 120 г жинтэй цагаан хүзүү болон сүүлээр нь ялах боломжтой. Шувууны бүх төрөл дотроос ураацай шиг агаар мандал, агаарын амьдрал зогтсон шувуу гэж үгүй. Ураацайн төрлийн шууд газарт байх дургүй. Харин ихэнх цагаа агаарт өнгөрөөдөг бөгөөд тэр дундаас ойн ураацай хамгийн чадварлаг нисгэгч юм. Тэд хамгийн ихдээ 169 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Эдгээр шууд шавж болон Азийн төрлийн амьтдаар хоолдог ба тэдгээрийг нисэж байхдаа барьж иддэг. Үүрээ засахтай хүртэл хэрэгтэй материалаа огт газарт буулгүй, нисгүйдээ цуглуулдаг. Бүр зарим ураацайн төрөл зүйл агаарт хоноглох буюу унтах чадвартай ажээ. Ёстой тэнгэрийн амьтнал гэсэн шиг гайхалтай байгаа биз? Сая бүгдээрээ хамгийн хурдан нисдэг шуудын талаар мэдж авлаа. Тэгвэл хамгийн хурдан хуурай газрын шувуу юу вэ? Магадгүй ихэнх хүмүүс мэдж байгаа байх. Энэ бол Тэмээ Херул юм. Тэмээ Херул бол хуурай газрын хамгийн хурдан шувуу, хоёр хөлөөрөө хамгийн хурдан гүйдэг амьтан юм. Африкт амьдардаг эдгээр шууд урт хүзүү, урт хөлөөрөө алдартай. Тэмээ Херул 55 км/цаг хурдтайгаар удаан хугацаанд, харин 70 км/цаг хурдтай богино хугацаанд гүйж чаддаг.
Хэдийгээр тэмээх хэрүүл 72-оос 97 км/цаг хурдтай гүйдэг гэсэн мэдээлэл байдаг боловч одоогоор аль нь ч батлагдаагүй байна. Гэхдээ 70 км/цаг гэдэг нь өөрөө хоёр хөлтэй амьтны хувьд асар өндөр хурд юм. Үүнээс гадна тэмээх хэрүүл манай гарагийн хамгийн аюултай шувуу бөгөөд Өмнөд Африкт жил бүр дунджаар 2-3 хүн тэмээх хэрүүлийн дайралтанд өртөж өгдөг. Тэд нүүр нүдгүй тоншихоос гадна маш хүчтэй хөшгөлдөг. Тэмээх хэрүүлийн хөшгөлөлт арслан хүртэл алж чадхаар хэмжээний хүчтэй. Тийм учраас тэдний довтлохонд өртвөл өөрт хамгийн ойр байрлах урт мод, сава, тармуур, шүүр зэргийг ашиглан өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хэрвээ тийм зүйл байхгүй бол модонд авирах, нуугдах, бүр болохгүй бол зураг дээрх байрлалыг авах нь таныг амь насаа алдахаас сэргийлэх болно. Дэлхийн хамгийн хурдан хуурай газрын шуудын 2 дугаар байранд Казуар шувуу 50 км/цаг хурдаар, харин 3 дугаар байранд Эмо шувуу 48 км/цаг хурдаараа бичигддэг ажээ. Одоо бүгдээрээ хамгийн сүүлийн ангилал буюу дэлхийн хамгийн хурдан хөгтөн амьтадтай танилцах болно. Дэлхийн хамгийн хурдан хөгтөн амьтан бол Мексикийн чөлөөт сүүлд сарьсан багаахай юм. Америк тивийн уугуул эдгээр амьтад дунд зэргийн хэмжээтэй сарьсан багаахай бөгөөд хайрцнаасаа илүү гарсан урт сүүлнээсээ болж чөлөөт сүүлд гэх нэртэй болсон. Тодруулж хэлбэл тэдний сүүл бүхэлдээ хөл хэсэгтэйгээ холбогдсон биш, харин тусдаа чөлөөтэй байдаг учраас чөлөөт сүүлд гэх нэртэй болжээ. Чөлөөт сүүлд сарьсан багаахай бүхэл бүтэн 160 км/цаг хүртэл хурдан нисэх чадвартай. Мөн бүх төрлийн сарьсан багаахай дотроос хамгийн өндөрт буюу 3300 м өндөрт нисдэг. Үүнээс гадна эдгээр сарьсан багаахайнууд цөөн газарт бөөгнөж амьдрах сонирхолтой бөгөөд Америкийн нэгдсэн улсын Техас мужийн Остин хотод байрлах энэ гүүрний доор 1.5 сая сарьсан багаахай амьдардаг. Нилээд олоолаа байгаа биз? Нэмжлэхэд бүх сарьсан багаахайг ийм хурдан гэж ойлгож болохгүй. Дэлхийд хурдаараа 2 дугаарт ордог том хүрэн сарьсан багаахай гэхэд 56-аас 64 км/цаг хурдтай байдаг. Ер нь Мексикийн чөлөөт сүүл сарьсан багаахайнаас 3 дахин удаан гэсэн үг. Энэ бол игэл дэлфин. Игэл дэлфин бол дэлхийн хамгийн хурдан сэлдэх хөгтөн амьтан юм. Өөрөөр хэлбэл гол нуур далаа тэнгис дотор түүнээс хурдан хөгтөн амьтан гэж үгүй. Игэл дэлфин 1.9-оос 2.5 м урттай, 80-аас 235 кг жинтэй бөгөөд ойролцоогоор 55-аас 64 км/цаг хурдтай сэлж чаддаг. Үүнээс гадна дэлфин үнэхээр ухаалаг гэдгээр алдартай билээ. Одоо бүгдээрээ дэлхийн хамгийн хурдан хуурай газрын хөгтөн амьтдын тухай мэдж авцгаая. Дэлхийн хамгийн хурдан хуурай газрын амьтан бол өчмбөр юм. Өөрөөр хэлбэл хуурай газар дээр түүнээс хурдан ямар ч амьтан байхгүй. Тэр бол хуурай газрын хурдны хаан л гэсэн үг. Учир нь өчмбөр хөдөлгөөнгүй байдлаас ердөө 3 секундын дотор 96.6 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Харин хамгийн дээд талдаа 109.4-өөс 120.7 км/цаг хурддаг гэж үздэг. Гэвч албан ёсоор найдвартай бөгөөд нарийн хэмцэх хамгийн дээд хурд нь 104 км/цаг юм. Хэдий тэд үнэхээр хурдан боловч энэ хурд хүч нь өөрийн гэсэн хязгаартай байдаг. Энгийнээр өчмбөр энэ хурдаа хадгалж ердөө 60 секундын турш гүйх чадамжтай ажээ. Хэдий энэ хурдны чадвар хязгаартай боловч өчмбөр 70-80 км/цаг хурдтай цагаан зээрийг маш амархан барьж чаддаг. Гайхалтай байгаа биз? Нэмж хэлэхэд өчмбөр Африк тивийн хойд, өмнөд, зүүн хэсгээс гаралтай, маш үзэсгэлэнтэй амьтад юм. Харамсалтай нь хулгайн ан агнуур, амьдрах орчны алдагдал зэргээс үүдэн тэдний тоо толгой нэлээд цөөрсөн учраас олон улсын байгаль хамгаалах холбооноос устдах аюулд орсон эмзэг амьтдын жагсаалтад оруулжээ. Өчмөрийн араас 2 дугаар байранд Сэрвэ эверт гөрөөс ордог. Эдгээр гөрөөс хойд Америкийн баруун ба төв хэсэгт амьдардаг бөгөөд гайхалтай чамин гадаад төрх өрмөц цодон эврээрээ алдартай. Хачирхалтай нь тэдний хамгийн ойрын төрөл нь Африк тивийн анааш болон окопи гэх амьтад юм. Сонирхолтой байгаа биз? Үүнээс гадна Сэрвэ эверт гөрөөс үнэхээр хурдан амьтан. Тэд аюул занал хийсэн үед 4-5 минутын турш 96 км/цаг хурдтай давхиж цаашлаад дунджаар 56 км/цаг хурдтай нилээд хол газар хатрах чадвартай. Сэрвэ эверт гөрөөс Африкийн өчмбөрөөс удаан боловч хамгийн дээд хурд буюу 96 км/цаг хурдаа илүү урт хугацаанд хадгалдгаараа онцлогтой. Түүний турааны бүтэц, ясны нягтрал, үе мөчн бусад амьтныхаас өвөрмөц бөгөөд цагаан хоолой, уушиг зүрхэнд бусад жирийн амьтдаас хавьгүй том учраас хүчил төрөгчийг илүү сайн сордог ажээ. Өчмбөр болон Сэрвэ эверт гөрөөс хуурай газрын хамгийн хурдан амьтад ажээ. Өөрөөр хэлбэл тэд хуурай газрын хамгийн хурдан махчин болон өвсөн тижэлт амьтад юм. Хэдийгээр онцлог зүйл байхгүй боловч энэ бичлэгт хүн төрлөختнийг оруулахар шийдлээ. Хүн төрлөختний хурдны дээд амжилтыг та бидний сайн мэдэх Усаин Болт 100 м зайг 958 секундэд тууснараа эзэлдэг.
Үүнийг км цагт шилжүүлбэл 3758 км/цаг юм. Гэхдээ тэрээр 100 м-т гүйхдээ туулах замынхаа 50-аас 70 м хооронд хамгийн өндөр хурдаа авдаг бөгөөд энэ хурд нь ойролцоогоор 4756 км/цаг байдаг. Үүнээс харвал богино хугацаанд хүний авч чадах хамгийн дээд хурд нь ойролцоогоор 4756 км/цаг ажээ. Харин хүний бие хол зайд хурдаа хадгалахын тулд хүчил төрөгч их хэмжээгээр шаарддаг учраас хүний биеийн хурд мэдэгдэхүйц буурч эхэлдэг. Марафон гүйлт буюу 42195 км зайн гүйлтийн дэлхийн дээд амжилт нь Кельвин Киптон гих тамирчны 2 цаг 35 секунд гэсэн дээд амжилт бөгөөд үүнийг км цагт шилжүүлбэл 2099 км/цаг юм. Дасралтгүй гүйлтийн дэлхийн дээд амжилтыг Дин Карнизески хэрхэн эзэмшдэг. Тэрээр 563 км замыг 80 цаг 44 минутын турш огт зогсолгүй туулжээ. Харин эрүүл чирэг энгийн хүмүүсийн хувьд ойролцоогоор 5 км/цаг хурдтай алхаж 18 км/цаг хурдтай гүйж чаддаг. Үүнээс гадна хүн төрлөختөн бусад хуурай газрын амьтадтай харьцуулахад маш хол зайд дэсвэр төвчээртэй гүйх чадвартай ажээ. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн хурдан амьтдын талаар танилцууллаа. Хэрвээ мэдхийг хүссэн сонирхолтой зүйлс байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Миний зүгээс бичсэн сэтгэгдэл бүрийг нэг бүрчлэн уншиж байгаа гэдгээ дахин хэлэхэд таатай байна. Бичлэгүүдийг минь байнга үздэг хүмүүстэй хандаж хэлэхэд бүгдээрээ илүү олоолаа болохын тулд subscribe-а дараарай. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай үгээрээ бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий ховорцон хордоогүй бүхий л амтан ургамлаа. Тэр тусмаа хүн хүнээ хайрлан хамгаалъя.